situation. Think we got a real situation. I don't need no hesitation. Send your location. За сайн байцгаана уу? Хайцгаа. Өөрийгөө эрхлүүлдэг бичлэгээ бүр нэлээд удаан хийсэнгүү. Тэгээд энэ чолк миний бүр хамаг стрессийг барж байна. Гүйцэл хажууд явуулж болохгүй. Тэс ингээд жоон байж байгаа ингээд урагшаа ороод энэ бас ингэж чинь урд ургасаа. Тэг чихний урд ургаас орохгүй юм. За ер нь ингээд нэг цэвэр хүмүүс хойшлуулад ирсэн. Дээр юм шиг байна. Би тэгээд яг сүүлийнхаа өөрийгөө эрхлүүлдэг бичлэгнээс хоошоо авсан юмнуудаа бүгдийг ингээд нэгтгэхэд бэлтцсэн байгаа. Тэгээ уг нь шинэ жилээрээ өөрийгөө яаж эрхлүүлсэн бэ гэж шинэ жилийн үеэр хий гэж бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь миний нэг захиалсан юм ирээгүй. Шинэ жилээр өөртөө авсан бэлэг маань ирээгүй. Төрсөдрөөрөө бас өөрийгөө эрхлүүлэх гээд өөртөө бэлэг авч өгөх гээд ердөөсөө толгоонд бэлгэний санаа орж ирдэггүй. Тэгээ би өөрийгөө эрхлүүлэхдээ ингэдэг байхгүй юу. Өөрт хэрэгтэй юм а биш. Яг юм зүгээр өөрийгөө шагнаж авч байгаа юм байдаг байхгүй юу. Одоо жишээ нь хоол идэх гэдэг чинь өөрийгөө шагнаж байгаа зүйл биш шүү дээ. Хүн өлсөж байгаа болохоор идэж байгаа. Яг хэрэгтэй юм авах гэдэг яг тэрэн шиг. Харин өөрийгөө эрхлүүлнэ гэхээр миний хувьд яг десертчиг байдаг байхгүй юу? Хүн десертийг заавал идэх ёстой юу? Үгүй. Идэх хэрэгтэй юу? Үгүй. Гэхдээ идвэл гоё юу? Гоё. Яг тэрнтэй адилхан. Тэг би нэг Skims-ээс яг Black Friday-ээр бас баахан юм захиад тэгсэн чинь тэр маань ирээгүй шул буцаалт орцсон. Тэгээд дахиад буцаалт өгчгүүдээ гэж айгаад тэгээд дахиад захиалга өгтөө би зүгээр юм 2 левчиг авсан байхгүй юу? Тэрийг би ягаад ч өөрийгөө эрхлүүлэх гэж бодсон. Тэгсэн чинь левчиг гэдэг чинь юм хүнд ингээ хэрэгтэй юм штэ. Тийм болохоор тэрийг өөрийгөө эрхлүүлэх гэж тооцоогүй. Намайг сайн мэддэг хүн байвал гэхгүй юу. Би өөртөө ямар бэлэг авч өгөх төрс өдрөөр сайн мэдгүй л байна. За тэгээ авсан юмнуудаа танилцуулъя. Бүр нэлээ их юм байгаа. Хамгийн эхлээд энд овоолцсон байгаа хувцснаас эхлэе гэж бодож гин. За би Bad Blood-оос өөртөө юм хослол авсан. Энийг болохоор би бараг 9 сард авсан юм шиг байна. Үгүй л үү? 10 сард авлаа. 11 сард ч авлаа. Ямар ч сан энийг өмсөд мама аваарч очиж үзсэн. Тэгээ энэ болохоор ийм куртагны чимшиг материалтай. Гэтэ яг куртаг бас биш ээ. Тэгээд ийм босоо судалтай. Тэгээд ханцуун дээр ийм канттай. Тэгээд манжетик нь бас ийм. Тэгээд дотор талдаа ийм давхар ийм тортой. За тэгээд хүзүү хэсгэрээ бас ийм одоо манжетик нь орж ирсэн. Тэгээд арт талдаа ийм Bad Blood-ын логотой. Би юм канттай хувцанд айгуу дуртай байхгүй юу? Миний биеийн хэлбэрийг айгуу гоё харагдуулаад идэг. Цэгцтэй харагдуулдаг. Тэгээд энийгээ хосоор нь авсан. Доороо бас яг юм адилхан материалтай өмдтэй. Тэгээд дээрээ ийм манжетиктэй. Энийг манжетик гэж хэлэх нь зөв юм болов? Ямар ч юм эрзэнтэй. Тэгээд энэ зүүн талынхаа энэ хэсэг дээр ийм Bad Blood-ын лого байна. Тэгээд доод хэсгийг ингээд бас энэ эрзэнээрээ чангалчиж болно. Ингээд жокер хэлбэрийн болгочих болно. Тэгээд энийг одоо энэгээр нь ингэж суллаад зүгээр юм үргэлж ийм өмд болгочих болно. Тэгээд энэ материал нь одоо юм энийг куртаг гэж хэлэхгүй байгаа. Энийг ямар материал гэх юм бол ямар ч ингээр сундаггүй. Тэгэхээр ердөөсөө хэлбэрээ алдахгүй, өвдөг болохгүй. Тэгэхээр ер нь Bad Blood-ын өмднүүд ердөөсөө юм одоо өвдөг хэлбэр ороод байдаггүй л дээ. Гэхдээ энэ материал нь бол бүр ямар ч юм одоо дарваах марваах те удаан суугаад удаан өмсөд хахаар бүкс мөксөнд ингээд сунах ч юм уу тийм асуудал байхгүй. Тэгэд артталтаа ийм одоо ийм цагаан канттай ийм хөндлөн канттай энэ бас гоё харагдуулдаг. Тэгээ хажуугаараа бас ийм канттай. Тэгээ энэ кант нь бүжиглэхээрээс айгүй гоё харагддаг. Тэгээд доод хэсэгтээ бас ингээд Bad Blood-ын логотой. Энийг бол би дурлж авсан. Уг нь бас нэг саарл өнгөтэй байсан. Яг энтэйгээ адилхан хоёр талаар нь өмсч болдог бас айгүй гоё. Нэг тал нь ийм судалтай бас нөгөө тал нь судалгүй. Тэгээд би энийг нь хосоор нь авсан. Тэгээ ер нь би юмнуудаа аваад нэлээд удаж байгаа болохоор заримынх нь үнийг огт санахгүй байна. Тэгээд авсан сайз нь болохоор S size байна. Тэгээ энэ үгний дотор тал нь болохоор энэ хэсэгдээ ердөөсөө тийм давхар тор байхгүй. Яг дээд хэсэгтээ юм жоохон давхар тортой. Энэ нь тэгтээ ердөөсөө ингээд халууц сулаад хөлргөөд ч юм уу тийм тохгүй юм байдгүй юм байлээ шүү. За энэ таалагдж байна уу хэрвээ? Надад бол үнэхээр гоё байгаа. За дараа нь за би Yoda One-оос Yoda One-ы 1 жилийн билүү эсвэл шинэ салбарын нээлтч билүү эсвэл хоёулаа ч билүү нэг юм ивент зохиосон байхгүй юу. Тэгээ тэр ивент дээр Akibit 2 урагдаж очоод тэгээ тэндээс худалдаа авалт хийсэн. Нэг юм топ тэгээд нэг юм цагаан цамц авсан байхгүй юу. Тэгээ топ нь болохоор юм энэ хэлбэр нь үнэхээр гоё юм билээ. Яг ийм хүзүүтэй, ийм ингэртэй тэг ийм ханцуутай одоо ийм мөртэй гэх юм уу ийм топ надад ердөөсөө байдаггүй. Тэгээ энийг өмссөн чи Аки надад чамд үнэхээр гоё харагдчихээн. Энийг ингээ өсөө боогоод өмсвөл би энэ айгуу гоё харагдчихээн гээд тэгээ энийг Акигийн ятгалгаар авсан. Тэгээ нэр юм феминизм гэж бичгтэй. Тэгээ энэ болохоор брэнд энэ сайн мэддэггүй.
Тэгээ яалтайгаа авснаас хойш ч өмсөг байгаа. 169 мянга. Тэгээ тэр үчим бас хүрд энэ төр эргүүлээд 5 билүү 10% хөнгөлүүлсэн. Тэгээд феминизм гэхээр нөгөө хүмүүс ч феминизмын тухай айгу буруу ойлголттой юм билээ шүү дээ. Феминизм, феминац хоёроо ялахгүй. Феминизм гэдэг нь ердөөсөө эрэгтэй хүнийг үзэн ядах, эрэгтэй хүний дээр гарах, эрэгтэй хүнийг дээрлэх тийм үзэл ердөөсөө биш шүү. Феминизм байгаагийн ачаар дэлхий дээрх эмэгтэйчүүд хүсэж байгаа болохоор палаж өмсдөг, хүсэж байгаа болохоор өмд өмсдөг, хүсэж байгаа болохоор сонгуулаа өгдөг, хүсэж байгаа болохоор гэрэлдэг, хүсгүй байвал гэрэлдэггүй. Тийм. Урд нь болохоор заавал гэрлэх ёстой, бүр нас хамаагүй гэрлэх ёстой тэ улс үндэстнээс хамаарат сонгуулагж болохгүй, заавал палаж өмсөх ёстой, мэрэгчлээ байж болохгүй ч юм уу тийм байдаг байсан бол феминизмын ачаар бид нар одоо ингээд мэдхгүй би л гэр эзэгтэй болохыг хүсдэг гэдэг юм сонголттой болж байгаа шүү. Энэ ердөөс эрэгтэй хүнийг үзэн ядах, эрэгтэй хүний дээр байх, эрэгтэй хүнтэй өрсөлдөх ердөөс тийм одоо ойлголт ухагдах ердөөсөө биш. Амар өөрийгөө эрхлүүлнэ гэснээр хичээл заагаа тий. Yoda One-аас бас ийм хөөрхөн бөмбөр ханцуутай, богинохон ханцуутай, ийм богинохон бас уртаараа ч гэсэн ер нь ийм богинохон цам цавс. Энэ болохоор Sagittarius A+ гэдэг ийм брэнд юм бах та. Тэгээ материал нь яг сороочихны материал бол биш. Яг ямар материал би яаж байгаа материал зэрэгтэй айгу муу юм аа. Сундаггүй. Тэгээд би ер нь ийм мөртэй, бөмбөр мөртэй юмнуудад айгуу дуртай. Тэгээ ингээ үнэхээр хөрхөн. Тэгээ би энийг бас нэг нэвтрүүлэгт орохтой өмссөн. Тэгээ нөгөө үнийг нь мартахгүй гэдэг ингээ яалк тань байлгаад байгаа. Энийг болохоор 229 мянгаар авсан юм байна. Энэ бүр ингээ so cute. Эмгтээлэг тийм байгаа зү. Эсгүүр нэм жоохон тайлтай юм байна. I love it. Тэгээд энийг бас аки намайг өмсөд үзсэн чинь яг л чи байна гэсэн. За тэгээ би байдлоодоос бас нэг ийм цам цавсан. Би нөгөө канттай хувцанд айгуу дуртай гэсэн штеп биеийг айгуу зэгцтэй харагдуулдаг болохоор гээд. Тэгээ урд нь надад нэг ийм цэнхэр цамц байдаг гэсэн баггүй тэрийг болохоор бас акигаас авсан. Аки уг нь аки хийхгүйсэн. Тэгээ би наач ямар гоё цамц вэ? Наач гоё юм аа гэсэн чи аки чаах юм уу гэдэг би авсан. Тэр цамцууд айгуу хуучирсан. Байнга өмсөд. Тэгээд нэг ийм цамц бас авсан. Энэ бас юм канттай. Тэгээ материал нь бүр ингээ үнэхээр зөөлхөн заяо. Тэгээ биеийг айгуу гоё харагдуулдаг. Тэгээ энэ дээр ингээ байдлуудын логотой. Энэ дээрээ бас ийм лого байна. Тэгээ ардаа 91 гээд ингээ бичсэн. 2 одтой. Тэгээд энэ айгуу гоё. Ийм чөлөөт хэрнээ эмэгтэйлэг биеийг гоё харагдуулдаг. Энийг хитээр авсан болоо. Энэ яг авсан үнийг мэддэггүй яана. Тэгээ дараагийнх нь болохоор RG Label-ийн Blazer байна. Эдний шинэ гаргасан Blazer. Тэгээд би ер нь хар пижак айгүй хүмүүсдэг. Тэгээд нэг л хар пижактай. Тэгээд дахиад ийм шинэ пижактай болмоор санагдаад. Тэгээд энэ RG Label-ийн таалагдсан юм нь болохоор одоо энэ Blazer-ний таалагдсан юм нь болохоор мөртэй. Ийм яг ийм хатуу дөрвөлжин мөртэй ийм Blazer байна. Тэгээд материал нь энийг бас ямар материал гэж хэлэх юм болоо? Яг л ийм пижакны материал гэх юм болоо. Гэхдээ ер нь RG Label-ийн хувцснууд үнэхээр гоё байдаг шүү дээ. Пальтон бүр үнэхээр супер. Тэгэд эндээ ингээд ийм ташуу товчтой юм ийм шууд дээрээс доошоо биш ийм ташуу. Тэгэд ийм хоёр халаастай M size гоё байгаа. Ер нь эмэгтэй хүний шүүгэнд нэг юм хар Blazer байчхад бүх лүкэн дээр айгүй гоё харагддаг. Би нөгөө Univision-д давхар ажил хийдэг байхгүй юу? Тэр нь болохоор VJ промо сувгийн хөтлөгч хийдэг. Кино тайлбарлагч хийдэг. Тэгээд тэр маань саяхан цагаан сарын одоо тусгай дугаараа бичээ. Тэгээд дээл өмсөх ёстой гэд. Тэгсэн чинь дээлнээс надад ганцхан Michelle Amazon-гийн ийм цамц үйд юм бэлээ. Тэгээд даавар нөмсөх юм байхгүй. Тэгээд дан цамцаар нөмсөн чинь ийм хитрхийд сулгуу. Тэгээд джинстэй өмсгөр хитрхийл ийм одоо орчин үеиг гэх юм уу. Тэгээд би тэрэндээ зориулж нэг хоёр юм авсан. Michelle Amazon-гаас ийм юбг авсан. Тэгээд энэ юбгний материал нь бол ер нь юу юм бэ наа? Энэ RG Label-ийн пижакны материал шиг одоо пижак шиг материалтай гэж хэлж болно. Ардаа ингэж товчилд цахилгаанддаг яг ардталтаа. Тэгээд яг энэ гол хэсэг дээрээ Michelle Amazon-ка гэд бичсэн. Тэгээд өөр ямар ч бичиггүй яг юм харандаа шиг биш ер нь жоохон иймэрхүү юбг байгаа. Тэгээд алхахад айгуу тухтай юм бэлээ. Тэгээд дээрэс нь ганцхан юм дээлэн дээр ч юм уу тийм хувцсан дээр биш ер нь өдөр тутамдаа өмсөхөд айгуу гоё юм байна гэж бодоод авсан. Дотор нь джинс өмсөд өмсөхөд ч гоё. Зүгээр дангаар нь өмсөхөд ч гоё, блейзертэй ч өмсөхөд гоё, дээр нь зүгээр подолк өмсөд энийг өмсөхөд ч айгүй гоё. Тэгээ энийг авсан үнэ нь 550 мянга юм байна. Тэгээд зөвхөн dry clean гинэ. Зөвхөн хураа цэвэрлэгэнд өгөх юм байна. Хураа хэм цэвэрлэгэнд. Угаалгын машинд угааж болохгүй гинэ. Энэ юбг ямар байна да?
За тэгээд дээлэндээ зориулж авсан дараагийн болохоор ийм бүс байна. Энд дээр ингээд морьтой, хоёр талтай ингээ морьтой. Тэгээд энэ морь нь ингээд карман болдог ингээд хөрхөн байгаа. Тэгээд ингээ ардаа ингээ уучдаг. Энийг болохоор би Atos гэдэг газраас авсан. 210,000 гэжсэн. Тэгээ нөө хитрхи юм сүртэй биш хэрнээ. Айгүй энгийн. Тэгээд ийм чамин ганган юм бэлээ. Ер нь жоохон минималист хэм маягт дуртай бол аюу гоё. Хитрхи уйтгартай биш. Тэгээд энэ морь нь бол супер эсэ штэ. Одоо угаасаа морьжил гарч байгаа юм чинь гээд Bad Blood-оос нэг ийм цамц авсан. Ийм десант өнгөтэй цамц. Тэгээд одоо ийм дээрээ ийм үслэг цамцнууд аюу модонд ороод байгаа штэ. Ийм үстэй цамцнууд. Тэгээд Bad Blood дээр зөндөө ийм үслэг цамцнууд ирсэн байсан. Одоо дээр ийм үстэй цамцнууд аюу олон өнгийн сонголттой. Тэгээд хамгийн гоё юм нь штэ. Энд дээр ингээд давхар коноптой. Энэ үсийг ингээд конопор тогтооцсон болохоор ингээд авчиж болно. Тэгээд хүсвэл үстэйгээ өмсөөд тэгээд хүсэхгүй бол үсийг тайлаад өмсчиж болно. Тэгээд энэ аюу эмгтээлэг загвартай. S size нь ер нь аль бий барьсан. Тэгээд ийм cropped. Тэгээд M size нь болохоор яг ийм том хүүдийн шиг болд юм билэ. Тэгээд зүүн ингэр дээр ингээд Bad Blood-ийн логотой. Ардаа бас ийм Bad Blood-ийн логотой. Баг зэргийн юм суналттай юм байна. Энийг ямар материал гэж хэлдэг юм болоо бас. Тэгээд ер нь нэлээд дулаахан юм билэ. Тэгээд эндээ юм карматай. Тэгээд маш эмгтээлэг харагддаг, айгуу дончтой харагддаг юм байри. Тэгээд нэг өмсөд сууч тийм үү. Тэгээд ингээл өмсөхөд харалтаа. Өнгө нь надад айгуу гой зөгтөг. Тэгээд би ер нь өвөлдөй болохоор яг юм гүн ийм жоохон хүнд өнгөнүүд надад айгуу гой зөгтөг. Ийм цайвар, хөнгөн, завсрын өнгөнөөс илүү ийм усан ягаа магаанаас илүү яг ийм десант өнгийн. Дэн болохоор супер биндээ айгуу баяртай байгаа. 100 өмсөхөд, жүүл өмсөхөд ч айгуу гоё. Хэрвээ намайг Instagram дээр дагдаг бол энэ цамцыг би рийлэн дээрээ харуулсан. Kung Fu Panda-гийн тайлонг шиг ийм цамц байна. Өвөл бүр үнэхээр дулаахан заяа. Тэгснэ хамгийн гоё нь хоёр талаар өмсч болдог. Нэгтэл нь ийм одоо ийм үслэг байгаа штэ бүр яг ийм үс заяа шууд. Тэгээ ардаа ингээд Bad Blood-ийн логотой. Нөөтл нь болохоор юм цулгуус харал. Тэгээд логоны хувьд ч ихтэй яг адилхан ингээд. Тэгэд гоё юм нь штэ. Одоо энэ саарал талаар нь өмсөхөд хүүдийнх нь одоо энэ барын ирийн тал нь барын ирийн биш штэ. Ирвсэн ирийн гэж хэлэх үү. За тайлонг ирийн гэж хэлж л да. Энэ тайлонг ирийн тал нь бас ингээд цухуудаг болохоор айгүй супер. Тэгэд өвөл би бол нэг хэсэг яг энэ цамцнаас салаагүй. Тэгэд сүүлдээ за энийг одоо өмсгөө болохгүй л ганц хувцастай юм шиг байн байныг өмсөд ингээд oh my gosh бүр үнэхээр тухтай заяа. Тэгээд би бас та нарт үнийг нь харуулах гад ялкийг аваагүй кармандагийн яваадсан. Энэ болохоор 802,000. Тэгээд S size нь. Тэгээд M size болчхороо бас ингээд жоох юм том болчдөг. Тэгээд A size нь ерөнхийдөө яг юм одоо богинохон яг нэг бие барьж таардаг. Энэ цамц үнэхээр гоё байгаа бүр ёо. Тэгээд ер нь Bad Blood-ийн одоо би сая үнийг нь хэлээгүй хэд хэдэм байгаа штэ. Монгол тэгээ Bad Blood албан ёсоор ороод ирсэн. Тэгээ Тара центрийн нэг давхарт наадам центрийн автобусны буудлын яг GS25-ын хажууд бас байдаг. Тэгээд онлайнаар бас Mew CGM ч лөө одоо би энд ингээд юуг нь оруулчих. Сайтыг ингээ оруулчих. Тэрүүгээр ороод ер нь захиалаад бас авч болдог. За дараагийн харуулах юм болохоор Vivienne Westwood-ээс эмэг авсан. Мама явж үзсэн штэ Хонконг руу. Тэгээ буцахтаа онгоцны буудлын дээрээс энэ эмэг авсан. Энэ эмэг 900,000 байлуу да. Бараг л сая төгрөг байсан гэж санаж байна. За нэг ийм эмэг. Ийм цагирган юм шиг. Тэгснээ хамгийн сонирхолтой нь ингэж салдаг. Одоо энэ эмэгний арталт хийдэг юм байгаа даахгүй юу? Энэ бөөрийн хийлүүн энэ цагирганыхаа төгсгөлийг ингэж хийгээд тэгэд ингэж зүүдэг. Супер дончтой байгаа. Тэгээд Vivienne Westwood ч бас сүлд аягүй алдартай болсон. Jenny MMA дээр Vivienne Westwood-ийн хормын палажиг өмсөөд тэг аягүй том ингэ зүйлтийг нь зүүсэн. Одоо аягүй хайптай байгаа брэнд. Энэ эмэг таалагдаж байна уу? Тэг би Vivienne Westwood-ээс нэг юм сувдан зүйлттэй болмоор л энэ. Гэхдээ яг очиж байгаа авахгүй бол аягүй сүртэй том болохоор миний нүүрэнд томдоод ил. Тэгээ яг зүүж үзэж байгаа сайзыг нь харж агаад ийм нэлээд жижигхэн сувтайг нь авахгүй бол ер нь аягүй нүсэр гоёл чимэглэн ялангуяа. За энэ талд харуулах хувцснууд дууссан. Цүнх байна. Одоо хоёр юм харуулаад дуусч байгаа юм байна. За энэ болохоор Osoi гэд брендийн цүнх. Osoi ч Солонгосын цүнхний брэнд ахгүй юу? Ийм дизайнер брэнд. Тэгээ affordable designer гэхэр чинь үний хувьд одоо хүмүүст хүртээмжтэй. Тэгээд ийм дизайнер брэнд гэсэн үг.
Тэгээ бас та нарт үзүүлэхэд төрдөөс уутнаас нь гаргаагүй. Ингээд dust bag нь байна. Сараа. Номо киово. Тэгээ энэ жилийн тренд өнгөч угаасаа нэг юм сүүн цагаан ийм цавирнг байгаа шүү дээ. Тэгэд би нэг тэгж бодож авсан. Тренд өнгийн цүнх гэд. Тэгэд хэмжээ нь үнэхээр гоё заяо. Энд бүр маш олон юм багтчихаар. Тэгээ цаанаасаа ийм bag charmтай ирдэг ийм түлхүүрэн bag charmтай. Тэгээд 100% арьсаар хийгддэг. Тэгээ осоогийн надад нэг гоё таалагдсан юм нь одоо ингээд нэг цүнх биднэрт ингээд таалагдлаа гэж бодоход арай өөр өнгө байвал гоё юм шиг, арай өөр хэмжээтэй байсан бол бүр гоё юм шиг санагдаад идэг та. Тэгсэн чинь осоогийн цүнхнүүд бүгд тийм. Илгэн болон арьсан гэдэг хоёр материалтай загвар бүрээсээ тэгснээ загвар бүрээсээ ийм олон хэмжээтэй SML гэдэг шиг юм хэмжээтэй. Тэгээд бас олон өнгийн сонголттой. Тэнгүүд таалагдсан загвараасаа яг таалагдсан хэмжээгээ, таалагдсан өнгөө, таалагдсан материалтайгаа сонгож авч болдог надад үнэхээр гоё таалагдсан. Тэгэд би энэ өнгийг сонгосон. Эндээс бол хар хөх улаан байсан билүү? Шар байсан ч үлээ. Тэгэд ийм мэлгэн зөндөө байсан. Ийм арсныг нь сонгосон. Тэгээ Монголд бас албан ёсоор ороод ирсэн байгаа. Тэгээ доторх нь ийм. Одоо энийг гоё. Эндээ бас ингээд ориг гэдэг ийм баталгааны карт нь байна. Тэгээ shoulder brocklestone cream, cow leather. Тэгээд 100% үхрийн арьсан, дотортол нь 100% даавуу гэдэг бас юм карттай байна. Сая 359 мянга. Тэгээ солонгостой бүр үнэхээр алдартай байгаа. Тэгээ Монголд ороод ирсэн гэр гоё үстэй. Тэгээд надад нэрээ хамгийн таалагдсан юм иймэрхүү жижиг цүнхнүүдийн оосор айгуу жижигэн байдаг да. Тэгээд тийм зузаан овцсны цанаас өмсөж болдгоо, одоо үүрч болдгоо, мөрнөөс унаад идэг. Энэ болохоор ийм урт оосортой. Тэнгүүд ингээ үүрэхэд яг гоё тардаг. Тэгээд айгуу багтаам цайтай. Би уцаа хийж харуулъя. Уцаа хийгээд цаана нэмэхтэй. Бүр маш их багтчихаар байгаа зү. Тэгээ энэ цүнх ямар вэ? Ямар сонголт хийсэн байна? За одоо шинэ жилээр үрт авсан бэлгээ харуулъя. За энийг би яаж унших юм мэдэхгүй байна. Manière de voir гэж унших баха. Manière de voir. Manière de voir. Зүүн уншиж байгаа. За зүүн уншиж байгаа хөө. Энэ болохоор Франц үгнээс гаралтай. Гэхдээ Английн брэнд. British брэнд. Тэгээд эндээс би өөртөө савх авсан. Энэ савхны нэр нь юу юм болоо? Хараад байгаа. Solange гэдэг нэртэй савх юм байна. Тэгээд 851 мянган төгрөг гэхэр чин 179 паундаар илүү авсан бах гэж санаж байна. 174 паундаар авсан юм байна. Тэгээд энэ савх ч бүр айгүй паянтай. Би эхлээд UK 8 гэдэг сайзыг нь захиалсан байхгүй юу? Нөгөө модель нь өндөр нь 175, тэгээд UK 6 гэдэг сайзыг өмссөн гэхэр чинь би одоо миний өндөр 168. Тэгээд би жоохон оверсайз байлгамаар байсан. Тэгээд энэ эмэгтэй чинь 175, надаас 7 см өндөр. Тэгэхээр энэ эмэгтэйгийн өмсөж байгаагаас 1 размер том өмсвөл надад таарандаа гэсэн чинь UK 8 нь надад багтсан. Би яа гэм гэлжиж яриад байгаа юм бол. Тэгээд би тэргээ зарсан. Тэгээд UK 10 гэдэг сайзыг нь загсан. Тэгсэн чинь энэ бүр perfect. Тэгээд шууд сайтнаас нь загсан. Ер нь бол нэг 2-7 хоногийн дотор ирчтэй юм билий. Тэгээд FedEx-ээр ирдэг. Тэгээд шууд гэрт хүргээд өгнө. Тэгээд энэ дээр ингээд юу байна? Одоо receipt байна. Тийм байна. Solange leather tacked sleeve corset jacket гинэ. Тэгээд эндээс айгүй олон өнгө байсан. Бас өөрөөр материалууд байсан. Тэгээд классик нь гоё гэд би ер нь харыг нь авсан. Сараа. Энэ ийм гялгар савх биш. Ийм айгүй ийм мат савх. Гэ хүрхэд ч гэсэн нэг ийм өөр мэдрэмжтэй. Тийм гялтайсан биш. Ингээ харахаар одоо ийм үрчлээтэй байгаа. Гэхдээ савхугаас ийм үрчлээтэй гэдэг лөө. Ямар ч юм миний төсөөснөөс ийм өөр материалтайс ингээд зөөлхөн. За ийм таг нь ийм айгүй хатуу юм байна. Тэн дээрээ Manière de voir гэж бичсэн. Мөрөн дээрээ ийм ингээд энэ товчороо юм байна. Коноптой биш юм байна. Ийм. Тэгээ энэ товчнууд нь ч гэсэн ийм Eiffel-ийн цамхгийн логотой. Угаасаа энэ брендийн лого нь тийм юм бэлээ. Цахилгаантай. Тэгээ цахилгааныхаа гадуур бас коноптой. Тэгээ коноп нь болохоор ингэж ил харагддаггүй. Эндээсээ ингэж харагдана. Тэгээ эндээсээ ингэж товчилчихсан. Одоо конопт нь харагдахгүй гэх юм уу?
Тэгээд энэ цахилгаан нь ч гэсэн ийм Эвлийн цамхгийн логотой. Корсетэн савих гэсэн шүү дээ. Тэг ер нь ингээ харуул яг тийм байгаа. Тийм байгаа юм корсетэн. Тэгээд доошоогоо ийм савих биш яг ийм савих. Одоо ингэж орж ирсэн. Тэгэхээр бэлхүүс бүр супер нарийн харагддаг юм лээ. Тэгээ арталтаа энийг одоо нөгөө нэг корсетын хэлбэрээ илүү бариулж өгөхийн тулд эндээ ийм тэлээтэй ийм одоо 3 нүхтэй. Тэгээ ер нь бол гиз гарна. Хамгийн гоё юм нь энэ ханцуу ийм хунирцсан ханцуутай. Ханцуугаа өөрөө ингэж хоошлуулаагүй яг цаанаасаа ийм ханцуутай. Тэгээ энэ бас ийм супер кьют. Өнгө нь уйдгартай, хар материал нь уйдгартай зүгээр савих. Гэхдээ эсгүүр нь хийцэл нь гоё. Яг миний нөгөө хувц авдаг дүрм штэ. Энэ савих ямар вэ? Би өөртөө шинжилээр зориулж авсан савих. Супер кул. За тэгээд өөрийгөө эрхлүүлж авсан зүйлсүүд ийм байлаа. Тэгээд төрсөдрөөрөө бас өөртөө зориулж юу авч өгөх вэ? Би нэрээ шинжилээр юу яасан штэ. Өөртөө бэлэг авч өгнө гэж бодож жагаад болоод тэгээ би нэг юм шинэ хатгаламжтай болсон байхгүй юу? Яг юм банкны хатгаламж биш. Тэгээ тэрэндээ зориулаад би өөртөө ийм одоо хувцсан тэгээ бит бэлэг биш хатгаламжиндаа хамгийн их дүнгээр орлого хийнэ гэд тэгээ орлого хийсэн. Тэгж жагаад ингээд бидтэй ингээд идэв штэ. Би өөрийгөө гоёж гангалах тусам миний ажил айгүй гоё явааддаг. Айгүйх ажлын санал орж ирээл, айгүй гоё гэрээнүүд орж ирээл, айгүй гоё брэндүүд бичээл тэг айгүй гоё урагштай байгааддаг. Тэнгүүт яг өөртөө ердөөс ингээ юм авч өгөх болоод ингээ жоох удачаар ингээл нэг юм ингээ зогсон болчдөг. Надад тэгж ажиглагддаг. Тэгээ тухайн сарын орлого өмнөх сарынхаас жоох муу байх ч юм уу те. Тэнгүүт би угаасаа тэрэн дээр итгэдэг байхгүй юу. Өөртөө мөнгө өрөх тусам, хүмүүст мөнгө өгөх тусам надад тэр нь бүр хэд үржигдэж ирдэг гэд. Тэгээ өөртөө зориулж юмнууд авлаа. Тэгээ төрсөдрөөрөө одоо миний төрсөдөр чинь 5 хоногийн дараа болох гэж байна. 2 сарын 5-нд. Тэгээ өөртөө юу авч өгөх вэ? Дуртай үнэртэй ус авч өгд юм уу? Эсвэл гутал авч өгд юм уу гэ одоохонд ер нь шийдэггүй л байна. Тэгээ буцаад жоох өөрийгөө гоё эрхлүүлдэг болохгүй бол тэгтээ заавал юм бит зүйлэр биш. За тэгээд миний авсан юмнуудаас аль нь хамгийн гоё байна? Алийг нь бас авмаар байсан бэ? Аль нь яг та нарт ийм гоё зохихоор санагдчихээн. Тэгээ надад хамгийн зохисон нь аль нь байсан бэ? Тэгээ миний цүнх савх хоёр ямар вэ? Энэ яг яаж байгаа яадаг хөдөлгөөн. За. Bye. Babe, you're like a big inspiration. Think we got a real situation. I don't need no hesitation. Send your location.